За өгөгдсөн илэрхийллийн утгыг олох юм байна. За тэгэхээр тэг 151-ийг хуваах нь тэг 1017 гэж байна. За энэнийг бол хуваахтаа бол бид нар яг хөр за бутархан хөвтөр хуваарийг бол ижил тоогоор үржүүлчих болдог. За тэр дүрмээр бол 1000-д үржүүлчих юм бол ийм болно гэсэн үг. За нөгөөх нь болохоор тэг 1000-ны 3-ыг хуваах нь тэг 100000-ны 2 гэж байна. 100000-аар үржүүлчихвэл 30 хуваах нь 2 болно гэсэн үг. За 3.5-ыг хуваах нь тэг 100-ны 7 гэж байна. 100-аар үржүүлчих юм бол 35-ыг хуваах нь 7 болно гэсэн. За эхний илэрхийлэл бол 30, дараагийн илэрхийлэл бол 15, дараагийн илэрхийлэл утга бол за 50 гарах байгаа. За тэгээд за энд 100-аар үржүүлсэн учраас 100-аар үржүүлсэн 350 гарах юм байна. За тэгээд 50 болно гэсэн үг. За тэгээд эдгээрийн нийлбэр маань 95-тай тэнцэх байна. Дээр үзбичээ.